манай зөвлөгөө Монгол улсын засгийн газрын гишүүн ерөнхий сайд жишээлбэрийн нэгдүгээр удаагийн зөвлөгөө болдог уламжлал болсон. Энэ зөвлөгөө аюулгүй сайдтай хамт үзүүлсэн байна. Жишээлбэрийн Монголын асуудал харилцан эшин болон сансан зэжигэрцэж дөрвөн журмуудыг засгийн газрын гишүүн эрүүл мэндийн сайд баталж байхаар two professional bodies in this country that the WHO should support. энэ бол манай эрүүл мэндийн төвийн үйлчилгээ олон ийс эрүүл мэндийн яамнаас эцэг тодтолтой нэр хэрэгтэй байгууллагууд хийж гүйцэтгэж хангалтгүй. Энийг хүн өрчлөн сэргийлэх Сонгогдсон тохиолдолд хөгжлийн хэлбэрийн одоо энэ үйл ажиллагаанууд бол өрг сумын эрүүл мэндийн төвлөрөөр явагдав. Тийм учраас уншилтууд хэмжээтэй газар биш юм аа. Эндгээс өөр зөвлөгөөнд нийслэлийн эрүүл мэндийн газрын хамтлагыг бас өөрч оролцох боломж олгосон нь талархал илэрхийлээ. Ажлын үйл ажиллагааны 40% хаашаа явж байгаа юм бэ? Энэ бол нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа. Өрөөс баримтлах эрүүл мэндийн салбарын бодлогод нийцүүлсэн тусламж үйлчлэгийг үзүүлэхэд өрхийн эмнэлэг, өрхийн эмчнэр хэрхэн үүрэг оройлтой байх вэ гэдэг чиглэлээр та бүхэн маань бас харилцан санал солилцож энэ чиглэлээр тодорхой шийдвэрүүдийг бас эрүүл мэндийн яамдаа өгч ингэж хамтарч ажиллах байхаа гэдэг нэгдүгээр итгэлтэй байна. Хоёрдугаарт нь ерөөсөө манай эрүүл мэндийн салбарын хамгийн суур тулгын чулуу бол ерөөсөө л өрхийн эмнэлэг гэж харж байгаа юм. Өрхийн эмнэлэг, багийн эмнэлэг, сумын эмнэлэг бол өнөөдөр энэ сэргийлж болох өвчнөөс урьдчилан сэргийлэх бүхий л нөхцөл боломжийг та бүхний гарт байгаа гэж ингэж би ойлгож байгаа. Тийм учраас өнөөдөр эрүүл мэндийн салбар сайхан байх уу, муухай байх уу? Тусламж үйлчлэгээ чирэгдэлтэй байх уу, хүртээмжтэй байх уу? Эсвэл бол өвчин эмгийг тусныхаа дараагаар их хэмжээний зардал мөнгөөр эмчлэгдэх үү? Эсвэл та бүхний хүчин чармаалтаар энэ баг өртгөөр олон өвчнүүдээс сэргийлж болох уу гэсэн энэ асуудалд нь та бүхэн хариулах ёстой. Тийм ч утгаараа өнөөдөр өрхийн эмч нарын энэ дүрмийг боловсруулж энэ дээр нэлээд өрхийн эмнэлгүүдийн өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлээр тодорхой бодлогыг эрүүл мэндийн яамнаас гаргаад явж байгаа. За энэ удаагийн зөвлөгөө нь бол нийт 21 аймаг болон нийслэлийн өрхийн эмнэлгийн одоо салбар зөвлөлийн дарга нар одоо энд өнөөдөр хуран чуулж байна бид нар. За энэ чуулганаар бол бид нар шинжлэхтэн найруулагдаж одоо мөрдөж эхэлж байгаа эрх зүйн баримтчгүүдийнхаа цаашид энэ дээр тулгуурлаад ямар үйл ажиллагааг ямар чиглэлээр хэрхэн яаж салбар хоорондоо уялдаатай ажиллах вэ гэдэг талаар хэлэлцэж байна. Өнөөдрийн зөвлөгөөнөөр бол бид одоо өрхийн эмнэлэг дахиад өөр шинэ хөгжлийн одоо чиг хандлагаар цаашид бол хөгжих хандлагатай байна гэдгийг бол харуулж байгаа тийм ач холбогдолтой зөвлөгөө болж байна. Чаданба алтан тул Чингэлтэй дүүргийн 19 дэх хорооны ундрах ирээд өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Монголын өрхийн ангаах ухааны мэргэжлүүдийн холбоотой удирдах зөвлөлийн гишүүн. Улаанбаатар хотны Монголын өрхийн ангаах ухааны эмч мэргэжлүүдийн холбооны 9-р зөвлөгөөн болж энэ зөвлөгөөнөөр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч өрхийн эрүүл мэндийн төвүүдийн өнөөгийн байдал тусламж үйлчилгээнд тулгамж байгаа асуудлын талаар бол ярилцаж байна. Одоо энэ чуулган болгоноор бид нар бол өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийн талаар дээр нь одоо өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийн асуудлыг бол одоо байнга ингэж хөндөж яригдж байдаг.
Энэ удаагийн чуулганаар ч гэсэн бид одоо өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийн талаар бас асуудлууд яригдчих. Тэгэхээр анх өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нөхөрлийн хэлбэрээр зохион байгуулагдаж байсан тэр үеэс эхлээл өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт бол Монгол Улсын засгийн газрын одоо байнгын хараанд байх ёстой. За энийг бол одоо мөнгөний инфляц хүн амын өсөлтөй холбогдуулан жил болгон өөрчилж байгаа. Гэтэл өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа хийснээс хойш одоо өнөөдрийн билээ 17 жил өнгөрсөн байна. Энэ 17 жилийн хугацаанд бол өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт бол одоо 2 удаа л шинжилгэлэн өөрчлөгдсөн байдаг. Гэтэл жил болгон бол мөнгөний инфляц өсөж байна. Хүний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээ нэмэгдэж байна. Хэрэгцээндээ нэмэгдсэн өртөг өнөөдөр тусламж үйлчилгээнд хүртэхгүй байгаатай холбоотойгоор өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээ одоо чанаргүй байна, иргэндээ хүрч чадахгүй байна гэдэг асуудлууд бол байнга яригддаг болсон. Тийм учраас одоо Монгол Улсын засгийн газрыг би энэ анхааралтай аваасаа эрүүл мэндийн санхүүжилтийг одоо нэмэгдүүлээсэй гэж. Тухайлбал өнөөдөр бусад насны хүмүүс гэдэг дээр 9,000 8,000 төгрөгийн тусламж жилдээ авах. Энэ 8,000 төгрөгөөр ямар тусламж үзүүлэх вэ? Тэр хүн ямар сэтгэл хансан тусламж үйлчилгээ авах вэ гэдэг бол хамгийн одоо анхаарал татсан асуудал. Гэтэл 0-5 хүртэл насны хүүхдүүд жилдээ 26,000 төгрөгийн тусламж авсан. Энэ 26,000 төгрөгийн тусламжинд 0-5 хүртэл насны хүүхдүүд бас ямар тусламж авах вэ гэдгийг өнөөдөр анхаарах зогссон. Нэг. За хоёр дахь юм бол эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа эмч ажилчдын сэтгэл ханамжийн байдал сүүлийн үед одоо суларсан. Яагаад гэвэл өрхийн эмнэлгийн санхүүжилт нэмэгдэхгүй байгаатай холбоотойгоор энэ улсуудын амжиргааны өртөгдөн нэмэгдэх цалин одоо сэтгэл санаанд нь хүрэхгүй болсонтой холбоотойгоор өнөөдөр өрхийн эрүүл мэндийн төвд хаач гэсэн мэргэжлийн боловсон хүчин дутдаг ийм асуудал. За гурав дахь юм бол өрхийн эмнэлгийн санхүүжилттэй холбоотойгоор цалин мөнгө нийгмийн баталгаа хангалтгүй байгаа төрөс залуу эмчнэр бол одоо өрхийн эмчийг сонирхох энэ сонирхол бол багасан. Гэтэл өнөөдөр Монгол Улсын хэмжээнд нарийн мэргэжлийн эмч хэрэгтэй байна уу? Эрүүл мэндийн анхаарчны тусламжийн үзүүлэгч ерөнхий мэргэжлийн эмч хэрэгтэй байна уу гэж үзэх нь одоо эрүүл мэндийн анхаарчны тусламжийн үзүүлэгч энэ эмчнэрийн хэрэгцээ бол өрх сумын эрүүл мэндийн төвүүдэд маш чухал хэрэгцээтэй болсон гэдгийг бол би эрүүл мэндийн яамыг анхааралтай авч цаашдын асуудлаа шийдвэрлэх байхаа гэж ингэж бодож байгаа. Тэгээ энэ өнөөдрийн зөвлөгөөнөөс бас нэлээд олон асуудлыг шийдэж 2018 оны одоо санхүү төсөв эрүүл мэндийн одоо бодлогод одоо нэлээд зүйлийг тусгуулах гэж ингэж найдаж байгаа. Арангай аймгийн салбар зөвлөлийн даргачийн Ариун